Энэ хичээлдэр бүгдээрээ crop region буюу дүрслэх хүрээг тайрах талаар авч үзэх болно. Би өмнөх хичээлдээр call out багжийн тусламжтай үүсгэсэн хэсэгчлэн харагдцад байна. Call out багж нь бидэнд өөрийн ажиллаж буй харагдцын модуль элементүүдийг crop region-ы тусламжтай тодорхой хэмжээнд тайрч харуулахад тусалдаг байгаа. Өөрөөр хэлбэл бидний харж буй шат, хан, суур зэрэг элементүүд маань бүгд бодит модуль элементүүд байгаа. Бид тэдгээрийг сонгоод төрлийн болон загварын шинж чанарын өөрчлөлтүүдийг хийх боломжтой. Мэдээж энэ модуль элемент учраас төслийн маань бусад бүхэл харагдцуудад нөлөөлөх болно. Магадгүй бидэнд тухайн хэсэгчлэн харагдцынхаа дүрслэх хүрээг өөрчлөх шаардлага гарч болох юм. Ингийн тулд та уг хар хүрээ зураасыг сонгож өгөөрэй. Бидэнд тодорхой хэдэн удирдах цэгүүд гарч ирлээ. Бүгдээрээ эдгээр дугуй цэгүүдийн аль нэгэн дээр нь маус нэгээ дарж чирэх замаар тухайн хэсэгчлэн харагдцынхаа дүрслэх хүрээг сонгож болох юм. Энэ нь бидний тухайн харагдцын тэмдэглэгэнд мөн адил нөлөөлдөг байгаа. Өөрөөр хэлбэл бүгдээрээ давхар нэг харагдц руугаа оръё. Ингээд та бүхэн анзаарч байгаа тухайн харагдцын маань тэмдэглэгээ мөн адил сунж өгсөн байна. Бүгдээрээ уг тэмдэглэгээг өөрчлөх эсвэл хэсэгчлэн харагдцынхаа crop region-ыг өөрчлөх нь яг ижил зүйл гэдгийг анхаарах хэрэгтэй. Бид модуль элементүүдийг дүрсэж харуулах чадвартай бүхий л харагдцууд дээр crop region-ыг ашиглах боломжтой байгаа. Ингийн тулд та view control bar-ынхаа уг don't crop view гэсэн сонголтыг идэвхжүүлсэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ маань өөдөөсөө харсан G үсэг шиг тэмдэглэгээтэй байгаа. Бид уг тэмдэглэгээн дээр маус нэгээ товшоход энэ маань хэрэг тэмдэглэгээтэй боллоо. Өөрөөр хэлбэл дүрслэх хүрээг ашиглахгүй байна гэсэн үг. Ингэснээр бидний хэсэгчлэн харагдц маань тухайн харагдцыг үүсгэсэн их харагдц давхар нэгтээ яг ижил зурагтай болж байгаа. Бүгдээрээ тухайн харагдцаа бүхэлдэн татаж харцгаая. Харин бидний дүрслэх хүрээ маань энд байсаар байна. Учир нь бид control bar дээр уг crop region-ыг харуулах тэмдэглэгийг идэвхжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл чийдэн нассан байгааг та бүхэн анзаарч байгаа. Бүгдээрээ уг чийдэн дээр дарж уг тэмдэглэгийн дээр товчсноор дүрслэх хүрээ маань алга болох юм. Мэдээж энэ хэсэгчлэн харагдцын хувьд тийм ч тохиромжтой шийдэл биш учраас бүгдээрээ crop view дээрээ товшоод тухайн харагдцаа тайрч харъя. Ингээд та бүхэн анзаарч байгаа бидний ойс огтлын маань тэмдэглэгээ зэрэг тухайн харагдцын маань тайрсан хүрээнд ойрхон байршснаар бидэнд илүү давуу талыг авчирч байна. Хүсвэл та бүхэн crop region-а харуулаад уг хүрээгийг сонгоод удирдлагууд дээр нь маус нэгээ дарж чирэх замаар сунгахад анзаарч байгаа эдгээр элементүүд маань тодорхой зайгаар дагаж сунж байна. Мөн бидэнд дүрслэх хүрээний маань гадна талаар тасархай зураастай хүрээ байгааг анзаарч байгаа. Энэ нь annotation crop буюу annotation элементүүдийг тайрах хүрээ байгаа. Энэ нь бидэнд өөрсдийн ажиллаж буй харагдцтай цэгцтэй view specific элементүүдийг байршуулахад туслах юм. Жишээ нь бүгдээрээ quick access toolbar дээрээс уг text багжийг сонгоё. Тэгээ ойролцоогоор энд маус нэгээ товшоод хүссэн утгаа бичиж болох юм. Энэ удаа бүгдээрээ тайлбарыг бичих гэж бичиж өгье. Тэгээд маус нэгээ хоосон газар товшъя. Ингэснээр бидний текст маань амжилттай үүслээ. Бүгдээрээ ESC2 дараад багжаас гаръя. Тэгээд үүсгэсэн текстээ сонгоод уг зөвхөн тэмдэглэгээн дээр маус нэгээ дарж чирэх замаар багаар баруун тийш нь хөдлөхөд тодорхой хязгаар дээр ирээд текст маань алга болж байгааг анзаарч байгаа. Энэ үед нь бүгдээрээ маус нэгээ авъя. Ингэснээр тухайн текст маань алга болж өглөө. Учир нь уг текст маань annotation crop буюу annotation элементүүдийн тайрах хүрээнээс авч өгсөн байгаа. Бүгдээрээ уг дугуй цэг дээр маус нэгээ дарж чирэх замаар annotation crop болсон гол текст маань гарч ирлээ. Хэрвээ танд уг annotation crop нь таалагдахгүй байвал маус нэгээ хоосон газар төвшөж сонголтоо болиулаад тухайн харагдцынхаа instance properties-ийн scroll-ыг доош нь гүйлгээд extends бүлэг дээр annotation crop-ийн чагтыг аваарай. Ингэснээр бид annotation элементүүдээ хүссэн газараа байршуулах боломжтой гэдгийг анхаараарай. Учир нь бид уг дүрслэх хүрээг сонгоход тэдгээрийн гадуур annotation crop маань байхгүй болж өгсөн байгаа. Мөн адил та бүхэн
тухайн харагдцынхаа instance properties-ийн scroll-ыг доош нь гүйлгээд уг crop view-ийн тусламжтай тухайн харагдцаа тайрах эсхийг зааж өгөх боломжтой байгаа. Харин уг crop region visible-ийн тусламжтай дүрслэх хүрээгээ харуулах уу үгүй юу гэдгээ зааж өгөх боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл бид crop region-ыг шатлах нь уг тэмдэглэгийг төвчүүлэхтэй адил байх нь адил crop region visible-ийг шатлах нь уг cheating хасахтай адил гэдгийг анхаараарай. Эсвэл та crop region-оо сонгоод edit crop-ийн тусламжтай тэдгээрийн дүрсэж харуулах хэлбэрийг адил өөрчлөх боломжтой байгаа. Бүгдээрээ нудаа cancel edit мод-ороод гаръя. За ингээд бүгдээрээ энэ хичээл дээр crop region буюу дүрслэх хүрээг хэрхэн тайрах талаар авч үзлээ. Та crop region-ыг байгуулал, огтлол, нүүр тал зэрэг модуль элементүүдийг дүрсэж харуулах чадвартай хоёр хэмжээст бүхий л харагдцууд дээр ашиглах боломжтой гэдгийг анхаараарай.